Түүх заримдаа санамсаргүй байдлаар ямар ч уран зохиолын зохиолчоос илүү гайхалтай сюжетийг бүтээдэг гэдгийн хамгийн сонгодог жишээнүүдийн нэг бол Ираны исламын хувьсгал юм. Вашингтоны дипломат бодлогын алдаанууд болон Ираны шин дэглэмийн хувьсгалч хатуу хяналт нь Америк нэгдсэн улсыг 1979 онд бүрэн мухардалд оруулж, үр дүнд нь Тегеран дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны ажилтнууд барьцаалагдаж, энэ үйл явдлыг дэлхийн нийтээр түгшүүртэй ажиглан харж байв. Гэхдээ энэхүү барьцаалах ажиллагаанаас Америк нэгдсэн улсын 6 дипломат ажилтан амжиж зугтаж чадсан бөгөөд тэд хотын нууц орон сууцнуудад амь насаа дэнчин тавин нуугдацгааж хаашаач гарах гарцгүй маш хүнд байдалд орсон түүхтэй. Энэхүү гацсан бөгөөд мухардалд орсон геополитикийн парадоксыг шийдвэрлэхийн тулд Америк нэгдсэн улсын тагнуулын төв газраас Холливуудыг өөрсдөө нь туслуулахаар шийдсэн бөгөөд энэхүү түүхэнд хамгийн эрсдэлтэй мөн маш их дуйлан дагуулсан Арго ажиллагаа эхэлсэн юм. За манай хамтран ажиллагч байгуулахаар Бүгд найрамдах Чех улсын 13 дахь Аршан гэж явагддаг Бехровка брэнд бол хамтран ажиллаж байна. Энэхүү ликерийг Аршан усаар найруулж мөн гол орцууд болох хоол боловсруулалтыг дэмждэг тэдгээр ургамлуудыг нь дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулan хандлан хийдгээрээ бол онцлогтой. Чехийн Карловар хот нь бол Европтон алдартай 12 Аршан булгтай өвөрмөц хот бөгөөд Бехровка ликер нь уламжлалт ёсоор тухайн нутгийн 13 дахь Аршан гэж нэрлэгддэг. За мөн Бехровка ликерийг зөв зохистой хэрэглэвэл хоол боловсруулалтыг дэмжих зэргээр хүний бид эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлогтой юм а. 1979 он бол дэлхийн геополитикийн хувьд ерөнхийдөө хуучин дэглэмүүд нуран унцгааж, шашны болон үзэл сурталын хит тэм тууширсан давлгаа бол олон улсыг тэр чигт нь хамарч дэлхийн нийтийн геополитикийн олон улсын харилцааг бол үндсээр нь өөрчилсөн тийм моменттэй жил болсон. За ялангуяа ойрхон орнодод өрнөсөн Ираны исламын хувьсгал нь бол Америк нэгдсэн улсын гадаад бодлогын түүхэнд гарсан хамгийн хүнд цохилтуудын нэг болсон гэж бол ингэж үзэгддэг. За Америкийн шууд дэмжлэгтэйгээр олон 10 жилийн турш өөрийн улс орныг төмөр нударгаар захирч ирсэн Ираны шах Мохаммед Реза Пахлави ард түмний бослогын улмаас бол улс их орноо орхин явхаас өөр аргагүй юм хүнд нөхцөл байдалд бол орсон. За улмаар шахны оронд гарч ирсэн Ираны шашны шин удирдагч Аятолла Хоменей болон түүний дэглэм Америк нэгдсэн улсыг их сатан, харин Израилийг баг сатан гэж зарлаад, за ингээд энэ гурван орны дунд бол маш том зөрчилдөөн үүсэж, энэ зөрчилдөөн бол өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгааг бид бүхэн бол гэрч чадж байгаа. Энэхүү хурцдмал байдлын оргил цэг нь 1979 оны 11-р сарын 4-ний өдөр болж өнгөрсөн юм. Ираны радикал хувьсгалч оюутнууд Тегеран дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамыг хүчээр дайран орж, хамгаалалтын албыг бут нэргэж, дотор нь байсан ажилтнуудыг бүгдийг нь барьцаалжээ. Энэхүү барьцаалах ажиллагаа нь гэхдээ богино хэмжээний дипломат маргаан байсангүй. Харин бүхэл бүтэн 444 хоног үргэлжилж Америкийн ард түмний нэр төр олон улсын нэр хүндийг уландаа гიშгсэн түүхэн хар тол болж өнгөрсөн юм. Цагаан ордон болон төрийн тэргүүнүүд энэ хямралыг шийдвэрлэх аргаа олж чадан мухардалд ороод байв. Гэсэн хэдий ч элчин сайдын яамыг бүслэх үеэр тэрхүү эмх самбраагүй айдас хүдэлстэй мөчөд нэгэн нууцлаг бөгөөд азтай үйл явдал өрнөсөн. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны дипломат ажилтнууд болох Роберт Андерс, Марк Лижек, Кора Лижек, Жозеф Стаффорд, Кэтлин Стаффорд, Хенри Ви Шатснер оюутнууд элчин сайдын яамыг бүрэн хяналтандаа авахаас өмнө амжиж зугтаж чаджээ. Тэд яамны хашаанаас гарцгааж, Тегераны бужигнсан гудамжаар төөрөлтөн зугтахдаа яг ямар аюул руу алхаж байгаагаа бүрэн ухамсарлаж чадаагүй байв. Тэдний хувьд гадаад ертөнцтэй холбоо бүрэн тасарсан, хэл мэдэхгүй, гудамж бүрт гар буу болон автомат буу барьсан хувьсгалчдаар дүүрэн хотод тэсэж үлдэх ёстой болов. Америкийн дипломат паспорттай царай зүсээрээ ч шууд олонний анхаарлыг татах үйс эдгээр 6 хүн Ираны хувьсгалчдад баригдах нь гарцаагүй цаг хугацааны асуудал байв. Тегераны гудамжинд хувьсгалчдын гадзуурсан цуглаан үргэлжилж их сатан үг хэмээх лоозонгууд хаасайгүй өлгөгдсөн байсан тухайн үед тэдгээр 6 дипломат ажилтны хувьд амьд үлдэх цорын ганц газар нь Канадын элчин сайдын яам болж хувирсан юм. Эхний өдрүүдэд тэд янз бүрийн байранд хуваагдаж, хөдөлгөөн бүрээ хянаж, үхлийн аюултай нүүр тулан нуугдаж байв.
Америкийн дипломат сувгууд аль хэдийн таслагдаж, Вашингтон тэдэнтэй шууд холбоо тогтоох ямар ч боломжгүй болсон байсан. Энэхүү игзэгтэй мөчөд олон улсын дипломат ёс зүй, хүний мөн чанарын хамгийн гайхалтай жишээ бодит амьдрал дээр биелэлээ олсон байдаг. Канадын эдчин сайд Кен Тейлор болон түүний туслах цагаачлалын асуудал хариуцсан мэрэгчлэн Джон Ширдаун нар ямар ч аль бие ёсны тушаал эсвэл Вашингтоны бүр Канадын засгийн газрын шууд зөвшөөрлийг хүлээлгүйгээр өөрсдийн амь насыг умартан байж аюултай алхам хийцгээсэн юм. Тэд 6 Америкийн дипломатчдыг Канадын эдчин сайдын яамны албан байр болон хувийн орон сууцнуудаа нууцаар хорогдуулж, өөрийн гэр бүлийн гишүүд мэтээр асран хамгаалж эхлэв. Тухайн үед энэ бол үхэлтэй тэнцгүй засар өндөр эрсдэлтэй шийдвэр байв. Хэрвээ Ираны хувьсгалт оюутнууд эсвэл тусгай албаныхан Канадын байранд Америкийн дипломатууд нуугдаж байгааг илрүүлбэл зөвхөн 6 дипломат төдийгүй тэднийг нуусан Канадын эдчин сайд болон Канадын дипломат ажилтнууд хүртэл газар дээрээ цаазлагдах эсвэл баривчлагдаж тамлуулах нь гарцаагүй байв. Гэсэн хэдий ч Кен Тейлор болон Канадын талынхан холбоотон улсынхан иргэдийг хамгаалахын тулд энэхүү аимшигтай эрсдлийг зоригтойгоор үрцгэлсэн юм. Канадын засгийн газар тухайн үеийн ерөнхий сайд Жо Кларкийн удирдлагад ор энэхүү үйл ажиллагаа нууц байдлаар дэмжигдэж, дипломат паспортын хүрээг хууль ёсны хэл хязгаараас нь давуулан ашиглахыг зөвшөөрсөн нь түүхэнд ховорхон тохиолдох эр зоригийн илрэл байв. Америк нэгдсэн улсын түүхэнд энэхүү хамтын ажиллагаа нь хожим Канадын хувилдаан хэмээх нэрээр авторчсан юм. Гэвч 6 дипломатыг Канадын хамгаалалт дор мөнхөд нуух боломжгүй байв. Ираны тагнуулын болон аюулгүй байдлын албаныхан гадны эдчин сайдын яамдууд болон дипломатуудын хөдөлгөөнийг сэжиглэж, тэднийг шалгаж эхэлсэн бөгөөд гадаадын иргэдийн бүртгэл нисэх буудлын хяналт өдрөөс өдөрт чангарсаар байв. Хэрв тэдгээр 6 хүнийг Иранаас нууцаар ямар нэгэн аргаар анхаарал татахгүйгээр гаргаж чадахгүй бол тун удалгүй илэрцгээж барьцаандгүй Америк нэгдсэн улсын дипломатуудын тоог нэмэхээр байв. Дипломатуудын нуугдаж буй байрны цонхны цаанаас сонсогдох бослого болон эсэргүүцлийн дуу хоолой өдөр бүр улам бүр чангарч хугацаа багасж байсан тул тэднийг Тегеранаас оргох цоо шин урд хожид байгаагүй галзуу бөгөөд төгс төлөвлөгөө яаралтай хэрэгтэй болж эхэлжээ. Тэгэхээр тухайн үед бол одоо Вашингтонд байрлах Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын байрны дотор бол тагнуулын мэрэгжилтнүүд болон Америкийн засгийн газрын стратегчид бол эдгээр 6 хүнээ яаж аврах уу гэдэг дээр одоо жинхэнэ толгоогоо гашигдгаж байсан гэдэг. За 6 дипломатчдыг Тегеранаас ямар нэгэн цус урсгалгүйгээр мөн одоо хамгийн гол нь бусад Иран улсын барьсаанд байгаа бусад Америк нэгдсэн улсын дипломат ажилтнуудын тэр аюулгүй байдал амь насанд одоо сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр одоо нөлөөлөхгүйгээр маш тийм аюулгүй байдлаар гаргаж авах тийм л төлөвлөгөөг ерөнхийдөө боловсруулах шаардлага үүссэн байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр за яг наадах чинь юм байна да гэх тийм өлгөөд авчгаар төлөвлөгөө даанч тэдний дундаас гараагүй. За Ираны хил хамгаалагчид, хувьсгалт оюутнууд болон шашны хит экстремист үзэлтнүүдийн тэр хараа хяналтанд орвол энгийн паспортаар болон одоо жуулчны дүрээр ч юм уу тиймэрхүү байдлаар Ираны нутгийг газраар болон агаараар альвээр нь ч даван гарах яг бодит боломж нөхцөл байдал тухайн үедээ үнэхээр байгаагүй байгаа юм а. Яг энэ хүнд мухардсан цаг үед тагнуулын төв газрын зүгтаалт болон хуурамч бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан туршлагатай мэрэгжилтэн Тони Мендес цоо шин галзуу бөгөөд гайхалтай ухаалаг санааг дэвшүүлжээ. Мендес бусад тагнуулууд шиг цэргийн эсвэл уламжлалт дипломат аргаар асуудлыг шийдэхийг оролдсонгүй. Харин хүний сэтгэл зүй болон бюрократ тогтолцооны сул тал ба олон улсын зорчигчдын зан төлөв дүн шинжилгээ хийж эхлэв. Тэрээр хүмүүст хандаж хэрв та хамгийн аюултай газраас зугтахыг хүсэж байвал хамгийн үнэмшилтэй бас хамгийн ер бусын дүрээр халахвч хийх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталсан юм. Түүний олж харсан цорын ганц гарц бол жуулчид, сэтгүүлчид эсвэл бизнесмэнүүд бус харин Холливуудын кино зураг авалтын багийнхан болон дүр эсгэх явдал байв. Тэр үед Иран улсад гадаадын бизнесмэнүүдийг сэжиглэж тагнуул хэмээн баримтчилдаг байсан ч кино урлагийнхан бол тэс өөр ертөнц байв. Тэд дэлхийд даяар байгалийн сайхан тогтоц, өвөрмөц түүхэн дурсгалт газруудыг эрен хайж, этгээд сонин хувцас өмсөж, олон тооны техник хэрэгсэл, зураг авалтын бичиг баримт авч явдаг нь хил дээрх гайлын болон цагдаагийн ажилтнуудын нүдэн дээр хамгийн энгийн гайхмаар биш үзэгдэл болон харагддаг байв.
Ингээд тэд зохиомол шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн буюу тухайн үед дэлхийд дахинд мод болж байсан Оддын дайн болон төгсгөлгүй түүх маягийн Арго хэмээх кино төслийг зохиожээ. Энэхүү киноны зохиол нь голдуу сүл дунд өрнөдөг фантастик үйл явдалтай байх бөгөөд Ираны эртний балгасууд говь цөлийн өвөрмөц тогтцсон энэхүү киноны байгалийн зураг авалтад яг тохирно гэсэн хуурамч тайлбарыг бэлтгэв. Ираны хэвчид болон тагнуулууд улс их орондоо өрнөж буй хувьсгалт өөрчлөлтөд халууран завгүй байх зур гадаадаас ирсэн хэсэг этгээд уран бүтээлчид Ираны гайхалтай байгальтай зураг авалтынхан байршлыг судалж яваа дүр хэсгэх нь хамгийн төгс халахвч болохоор байв. Хэрв Ираны тагнуулууд эсвэл хувьсгалч харуулууд эдгээр кино бүтээгчдийг сэжиглэж Вашингтон эсвэл Лос Анжелес руу холбогдсон шалгах оролдлого хийвэл уг хувилдаан хэдхэн хормын дотор нурж дипломатуудын амнаас шууд эрсдэлд орох байв. Тиймээс Тони Мендес болон тагнуулын төв газрынхан энэхүү худал түүхийг цаасан дээр төдийгүй бодит амьдрал дээр 100% шалгагдахааргүй ямар ч цоорхоогүй амьд бодит байдал болгон хувиргах шаардлагатай гэдгийг гүн гүнзгий ухаарцгаав. Энэхүү игзэгтэй даалгаврыг биелүүлэхийн тулд Мендес Холливуудын дотоод ертөнцид нэвтэрч салбарынхаа нөлөө бүхий мэрэгчлэнүүдээс тусламж иржээ. Тэрээр Холливуудын нэрд нүүр будагч Planet of the Apes хэмээх алдартай кинонуудад ажиллаж Оскарын шагнал хүртсэн, мөн өмнө нь тагнуулын төв газрын нууц ажиллагаануудад дэмжлэг үзүүлж байсан туршлагатай John Chambers-тай холбогдсон нь энэхүү төлөвлөгөөний хамгийн чухал эргэлтийн цэг болсон юм. Chambers өөрийн салбарын нэр хүнд болон холбоо сүлбээг ашиглаж энэхүү ловрыг кино урлагийн жинхэнэ ертөнцтэй холбож өгөв. Chambers болон тагнуулын төв газрын хамтын ажиллагааны үр дүнд Лос Анжелесийн Beverly Hills орчимд жинхэнэ офис байгуулагдаж Studio 6 Productions хэмээх хуурамч боловч бүх шинж тэмдгээрээ төгс ажилладаг кино студийг аль биесээр байгуулав. Тэд офис дээр тусгай шугамтай утас татуулж хэрв Ираны тагнуулууд эсвэл гадны байгууллагууд залгавал тусгаалan хөдөлсөн нарийн бичгэн утсыг нь авч Studio 6 Production сонсож байна, сайн байна уу хэмээн мэргэжлийн төвшөнд хариулахад бэлэн болгосон байв. Уугар зогсохгүй тус студийг Холливуудын кино үйлдвэрлэлийн аль бие усны бүртгэлд оруулахын тулд тухайн цаг үеийн хамгийн нөлөө бүхий мэргэжлийн сонинууд болох Variety болон Hollywood Reporter зэрэг хэвлэлүүд шинэ киноныхон нээлт болон төслийн талаарх бүтэн нүүр зураг сурталчилгаа хүртэл аль бие усаар хэвлүүлж амжсан байна. Үүний дараа тэд тухайн цаг үед мод болж байсан шинжлэх ухааны уран зөгнөлт Оддын дайн болон дундад зууны үлгэр домог холилдсон Арго хэмээх гайхалтай киноны зохиолыг бүрэн бичиж дуусгав. Энэхүү зохиолд Ираны гайхалтай говь цөлийн тогтоц эртний балгасууд нь уг киноны байгалийн зураг авалтад яг тохирно гэсэн концепт бүхий тайлан зураглаачдын storyboard болон зураг авалтын багийн үүрэг хуваарлалт зэргийг маш нарийн боловсруулсан байв. Ираны хэвчид гайлын ажилтнууд эдгээр бичиг баримтыг шалгах үед энэ бол ямар нэгэн сэжигтэй бичиг цаас бус харин холын Америк ТВ-с зорин ирсэн уран бүтээлчдийн аль бие усны хөрөнгө оруулалттай төсөл гэдэгт эргэлзэх аргагүй нөхцөлийг бүрдүүлжээ. Тэгэхээр бүх зүйл ерөнхийдөө цаасан дээр бол одоо бүрэн бэлтгэгдэж замун одоо Лос Анжелес хотод бол Studio 6 Production гэдэг компани одоо аль бие усаар бол ингэж байгуулагдсан байгаа юм. За жинхэнэ туршилт бүхэл амьдралд дэнсэлсэн эцэгтэй мөч нь бол харин 1980 оны 1-р сарын дундуур за Ираны нийслэл Тегеран хотод бол аль бие усаар эхэлсэн байдаг. За Канадын засгийн газрын тусгай зөвшөөрлөлтөөр дипломат паспортын хуучин одоо хоосон хуудаснуудыг ашиглаж бүтээсэн тэр одоо хуурамч бичиг баримтуудыг өөрийнх нь биедээ одоо нуун авч явж байсан. За энэ бүх санааг сэдсэн өнөөх манай тагнуулын төв газрын тусгай ажилтан Тони Мендес гэдэг хүн маань за Ираны гайфийн хяналтыг бол одоо маш амжилттайгаар давж Тегеранд бол одоо газардаж чадсан юм одоо чухал түүхэн үйл явдал болсон. За түүний хувьд бол одоо энэ хүнд даалгавар нь Канадын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр нуугдаж байсан тэр 6 дипломатчтай бол энэ даруй холбогдож тэдэнд өөрсдийнх нь шин дөрүүдийг бол төгс ойлгуулж цээжлүүлэх явдалд бол оршиж байсан. За өөрөөр хэлбэл тагнуулын төв газраас эдгээр 6 дипломат ажилтнуудад бол бүгдэнд нь өөр нэр өөр дүр үүрэг оройлуудыг бол одоо хэдийнэ өгчихсэн. За тэр бүхнийг бол харин энэ Тони Мендес маань бол ингэж тээж авч явж исэн гэсэн үг. За ингээд одоо
Хэрвээ одоо өнөөх манай 6 дипломат ажилчид маань өөрсдийнх нь шин дүрийг одоо бүтээхдээ өөрсдийнх нь шин дүрд хувирахтаа өчүүхэн жижиг автаа гаргах юм бол одоо шууд Ираны хувьсгалт гвардийн цэргүүдэд бол сэжиглэгдэж ингэж бүх зүйл оронгороо эргэж бүтэлгүйдэх маш өндөр эрсдэлтэй ийм нөхцөл байдал бол үүссэн байгаа юм аа. Тегеран хотын нэгэн нууц байранд хэдэн сарын турш гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй байнгын айдас түгшүүр дунд амьдарч байсан 6 дипломат ажилтнтай Мендес анх уулзах мөч нь тагнуулын түүхэнд хамгийн сэтгэл хөдлөхөн мөчүүдийн нэг болсон гэдэг. Тэдний хувьд Мендес бол зүгээр нэг аврагч бус, харин тэднийг энэхүү харанхуй тамаас гаргах цорын ганц итгэл найдвар нь болон харагдаж байв. Мендес тэдэнтэй уулзсан даруйда цаг алдалгүйгээр ажилдаа орж тэдний гар дээр Канадын иргэний үнэмлэх хуурамч виз болон Канобагийн гишүүний аль биесны бичиг баримтуудыг тавьжээ. Тэд тус бүрдээ шин нэр, шин намтар, мөн киноны багт ямар үүрэгтэй оролцож байгаа талаарх нарийн үүрэг хуваарлалтуудыг авцгаав. Тухайлбал тэдний зарим нь киноны ахлах продюсер, зураглаач, техникийн ажилтан, эсвэл байршил судлагч болон хувирцгаасан юм. Гэвч цаасан дээр бичигдсэн хуурамч нэр паспорт нь тэднийг нисэх буудлын хяналтаар гаргахад үнэхээр хангалтгүй байв. Ираны хувьсгалт харуулууд, буу зэвсэг агссан шашны цагдаа нар болон гайлын ажилтнууд бол аливаа хүний биеийн хилэмж, сандрал, эсвэл асуултад хариулах байдлаас нь сэжиг олж харахад байнгын бэлэн байдлаар бэлтгэгдсэн хүмүүс байв. Тиймээс Тони Мендес тэдэнд кино урлагийн болон сэтгэл зүйн маш нарийн бэлтгэл сургуулилт хийлгэжээ. Жинхэнэ амьдралдаа мэрэгжлийн дипломатууд байсан. Хууль ёсны эрх мэдэл, протоколд захирагдаж дассан тэдгээр хүмүүс, гэнэт Холливуудын зэрэглэлийн доогуур уран бүтээлчид, эрх чөлөөт тайван амьдралын хэв маягтай зураг авалтын багийн гишүүд болж өөрчлөгдөх ёстой болов. Мендес тэдэнд хандаж, та нар бол үхгээ шахсан Америкийн дипломатууд огтоосоо биш, харин эртний Персийн соёл иргэншлийг судлахаар ирсгээсэн, жаахан ядарсан ч ажиллаа хийгээд явж буй барууны уран бүтээлчид. Хэрвээ та нар өөрсдийн хуурамч дүрдээ итгэхгүй бол Ираны хөвчөд үүнд чинь хизээч итгэхгүй хэмээн хатуу сануулж байсан гэдэг. Тони Мендесийн удирдлага доор сэтгэл зүйн нарийн бэлтгэл хийж, Канобагийн ажилтны дүрд хувирсан 6 дипломат болон тагнуулч маань Арго ажиллагааны хамгийн эгцэгтэй ам үрссэн сорилттой нүүр тулгархаар 1980 оны 1-р сарын 28-ны өглөө Тегераны Мехрабад нисэх онгоцны буудалд хөл тавив. Тухайн үед тус нисэх буудал нь энгийн иргэний тээврийн төв байхаа нэгэнт болж Ираны исламын хувьсгалыг хамгаалагч зэвсэгт харуулууд, шашны хит үзэлт оюутнууд болон сонор сэрэмжин дээд зэгтээ хүрсэн гайлын ажилтнуудаар дүүрсэн хүний амь нас хэдхэн хормоор хэмжигдэх аимшигтай талбар болон хувирсан байв. Барууны орнуудын, ялангуяа Америк нэгдсэн улсын ямар нэгэн иргэн илэрхэд газар дээр нь баривчилж барьцааны хүмүүсийн тоонд оруулах эсвэл буудан хорох хатуу тушаалтай байсан энэ газар руу алхаж орно гэдэг нь үхлийн ам руу өөрөө орж байгаагаас өөрсгөө хэрэг байв. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байх ёстой байсан ч хувь тавилан тэдэнд хамгийн хүнд сорилтыг дахин бэлдсэн байв. Тэдний суух ёстой байсан Швейцарын агаарын тээврийн Swiss Air компани нислэг техникийн гинтийн сатлаас болж түр хугацаанд хойшлогдсон нь нисэх буудлын хүлээлгийн танхимд сууж байсан дипломатуудын сэтгэл зүйн төвчээрийг дээд зэгт нь хүртэл сорьсон юм. Нисэх онгоцны буудлын чанга яригчаар цуурайтах түгшүүртэй зарлалууд, эргэн тойронд нь автомат буу барьсан харуулуудын харц, цаг минутаар хойшлогдох хүлээлт нь тэднийг дотроос нь идэж, сандрал болон айдас нь бие мах бодиос нь эрт мэдрэгдэх шахав. Хэрв тухайн үед хэн нэгэн төвчээр алдаж, эсвэл сандарсан байдал гаргавал бүх хувилдаан ганцхан хормын дотор нурхаар байв. Урт удаан бөгөөд зүрх түгшээсэн хүлээлтийн эцсийн байдлаар онгоц хөрөх зөвшөөрөл авч зорчигчд бүртгэх цэг рүү дуудагдав. Энэ бол ажиллагааны хамгийн аюултай цэг буюу паспорт болон бичиг баримт шалгах хэсэг байв. Ираны гайлын болон хэв хамгаалах ажилтнууд тэдний Канадын хуурамч паспорт, виз болон Холливуудын зураг авалтын багийн storyboard, бичиг цаасыг нэг бүрчлэн шалгаж эхлэв. Хэрв тэдгээрийн аль нэгнийх нь цаас эсвэл бичиг баримтын тамга тэмдгээс өчүүхэн төдий зөрчил, сэжигтэй зүйл илэрвэл тэднийг шууд баривчилж, эрүүд нь шүүх нь гарцаагүй байв.
Тони Мендес болон 6 дипломат өөрсдийн хурамч дүрдээ бүрэн орж маш тайван өөртөө итгэлтэйгээр Ираны ажилтнуудын асуултанд хариу өгж кино төслийнхэн талаар тайлбарласан нь аз болоход Гафийн байцаагчдын сонор сэрэмжийг бүрэн төөрөгдүүлж чадав. Ираны ажилтнууд тэднийг Канадаас ирсэн энгийн уран бүтээлчд гэдэгт бүрэн итгэж тэдний паспортод гарах тамга дарж эцэст нь нийгэм зөвшөөрөл олгов. Тэд онгоцонд сууж суудлаа эзэлсэний дараач аюул бүрэн холдоогүй байв. Онгоц хөөрөх зурвсаас гүйж Ираны хөрснөөс садж агаарт хөөрөх тэр мөч хүртэл тэд амьсгалаа түгжин хүлээсэн гэдэг. Эцэст нь Свисс Эйрийн хөлөг Мехрабадын нисэх буудлын зурвсаас садж Ираны хувьсгалт агаарын хилээс бүрэн гарч Швейцар улс руу чиглэсэн аюулгүй бүсэд орох мөчөд тэд амьд үлдсэндээ итгэж нулимс туслуулан тавширцгаасан юм. Тегераны хатуу чанга хаалт бүхлийн аюултай хяналтыг кино урлагийн хийсвэр ертөнцөөр халахвчлан гитэрч гарсан энэхүү нисэлх нь дэлхийн тагнуулын түүхэн дэх хамгийн гайхалтай ялалт болж үлдсэн байдаг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс болон Швейцарын агаарын орон зайг бол дамнан аюулгүй байдлаар газардаж их орондоо эргэж ирж чадсан эдгээр 6 дипломат ажилтнуудын хувьд бол энэ амжилт нь хүйтэн дайны үеийн тагнуулын түүхэнд ямар ч цус урсгалгүйгээр амжилттай хэрэгжсэн хамгийн гайхалтай нууц ажиллагаануудын нэг байсан гэж ингэж түүхэнд бол аль биесээр бүртгэгдэн үлдсэн байт юм байлээ. За гэсэн хэдий ч энэ ялалтын цаана улс төрийн маш том нууцлал хожимын түүхэн маргаан бас нуугдаж байсан. За тухайн цаг үедээ Канадын засгийн газар болон Иран дахь Канадын элчин сайд Кен Тейлор тэргүүтээ хамт олонныхан ямар ч аль бие усны тушаалгүйгээр өөрсдийнхөө амь нассаар ингэж дэнчин тавьж бол энэ ажиллагааны гол үндэс суурийг тавьсан боловч Америкийн нэгдсэн улсын тал бол олон нийтэд энэ талаар нээлттэй зарлахаас бол шууд татгалцсан байдаг. За яагаад татгалцсан бэ гэвэл Канада улс тухайн үед Иранд үлдсэн өөрсдийнх нь тэр бусад дипломатуудын аюулгүй байдлыг бол хангах замун Ираны шин дэглэмийн зүгээс гарч болсошгүй Америкийн нэгдсэн улсын дипломатуудыг зүхтахтан Канадын тал тусалсан учраас үүсэж болсошгүй тэр өсшөө авалтын аюулаас мөн цаашдаа дипломат хямралаас ингэж сэргийлэхийн тулд өөрсдийнх нь энэ түүхэнд гүйцэтгэсэн энэ том гавьяагаа бол нууц байлгахыг бол хүссэн байдаг. За үүний тул үр дүнд Америкийн нэгдсэн улс энэ ажиллагааны бүх автор нэр хүндийг бол зөвхөн тагнуулын төв газар болон Тони Мендес гэдэг тагнуулч энэ хоёрт л бол олгож Канадын оролцоог бол ингэж маш урт удаан хугацааны турш төрийн нууцын хэмжээнд ингэж бүрэн нууцлж ирсэн түүхтэй байт юм байлээ. Энэхүү гайхалтай түүх олон 10 жилийн турш тагнуулын архив дахь нууц материал хэвээр үлдсэн ч 2012 онд Холливуудын нэр жүжигчин бөгөөд найруулагч Бен Аффлекийн бүтээсэн Argo кинод дэлгэцсэндээ гарснаар дэлхийд дахин төгссөн байдаг. Уг киноны шөмжлөгчдийн таашаалыг дүүрэн хүлээж Оскарын наадмын шилдэг кино тэргүүтээ нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм. Гэсэн хэдий ч төвчдийн зүгээс уг киног урлагийн хэлбэрт оруулахын тулд зарим түүхэн үйл явдлыг хэд хялбарч ялангуяа Америкийн нэгдсэн улсын тагнуулчдыг гол дүрдэн түлхэж Канадын дипломатууд болон элчин сайд Кен Тейлорын бодит гавьяаг баг зэрэг бүдэгрүүлсэн гэсэн шүүмжлэлийг дагуулжээ. Канадын элчин сайдын яамны ажилтнуудын эр зориг, Холливуудын хийсвэр төсөөлөл, тагнуулын төв газрын тооцоотой стратеги 3 нэгдсэн энэ түүх нь бодит амьдрал ямар ч кино зохиолоос илүү гайхалтай байж болдгийг батлан харуулад зогсохгүй. Түүний цаана нуугдсан түүхэн үнэн хизээ нэгэн цагт гэрэлт гардаг гэдгийг гэрчилсэн гэрэлт түүх болон үлдсэн юм а. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд нэгэн сонирхолтой бөгөөд гайхалтай түүхэн үйл явдлын талаар бол хүргэлээ. За та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.